Сайн бацхан өрхөмсөгчтэй тавхандаа орой мэнд дэвшүүлээ. Эрдэнэ телевизийн мегмар гарагийн орой мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Эхнийх хэмэдэ танилцуулъя. Эрдэнэ төлөврийн ав тээврийн байгууллагын удирдах ажилтны ээлж шуурхай зөвлөгөө өнөөдөр болж цаг үеийн асуудлаар үйлдвэр удирдлагуудтай ярилцаж санал бодлоо солилцсон байна. Эрдэнэ төлөвтрийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд ерөнхий инженер Даваасан буу хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуй байгаль орчныг хамгаалах хэлцээний дарга цагаан эрдэнээр үйлдвэрийн цехникчүүдийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцож үйлдвэрийн хэмжээнд өрнөж байгаа бүтээн байгуулалт тухайн цехникчийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг үнэлэлт өгч зөвлөгөө мэдээллийг хүргэх ажил үргэлжилж байна. Өнөөдөр Эрдэнэ төлөвтрийн ав тээврийн байгууллагын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцож, ав тээврийн байгууллагын удирдах ажилтнуудтай зөвлөлдөж, харилцан ярилцлаа. Ав тээврийн байгууллагын төлөвлөгөө даалгаврууд бүгд биелсэн амжилттай ажиллаж байгаа хэдий ч он гарсаар зөрчил дутагдал цөөнгүй гарч байгааг онцлон хэлэлцлээ. Он гарсаар өнөөдрийг хүртэл ав тээврийн байгууллагын 2 ажилтан ажлаас халагдаж, билаз, машин, техник тоногдох хөөрөмжүүдэд зөрчил дутагдал удаадараа гарч байгаад үйлдвэрийн удирдлагууд сануулга өгч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчил дутагдлыг дахин гаргуулахгүй байхад анхааран ажиллахыг санууллаа. Ав тээврийн байгууллагын зарим нэг хэсгүүдэд ажилчдаа ажлын байранд архитан согтуурах, жолооч нар ажлын байрандаа тоглох зэрэг ноцтой зөрчлүүд удаадараа давтагдсаар байгаа тул зарим нэг албан тушаалтанд арга хэмжээ авсан байна. Манлайлалыг бид нар өөрсдөөс эхлэх хэрэгтэй байхгүй. Тэр ч болохоор би өчигдрийн зөвлөгөн дээр ярьсан. Бид нар өглөөнийхөө 8 цагийн директорат гэж өглөө болгон болдог. За тэгээд 7 хоногт нэг болдог энэ 2 харамтайхаа зөвлөгөн дээр манай удирдах ажилтнууд бас хоцорч байна. Энэ бол өөртөө бид нар хоцронд бид ч бүх шатн дээрээ л хоцорсон дарга хэмжээ авдаг шүү дээ. Бид нар ч гэсэн дээр бас арга хэмжээ авна. Жижигхэн журам гаргаад минутаар нь тэр юугаар нь зохион байгуулаад хэдэн минут гоцруулж арга хэмжээ хүн юу гэдгийг 3 минутаар 2-3 гоцорчихлоо би нэг тийм арга хэмжээнд орчлоо гэдэг тийм мэдгэж явахаар юм журамтай болоод авъя гэж. Тэний гол нь юу утга нь юу гэхээр бид ч өөрсдөөс л манлайлал эхлэх хэрэгтэй байхгүй юу. Тэр утгаараа энийг бас нэг хийж яригдж байгаа юм маань цэхүүд яаж хэрэгж ийн гэдэг утгаараа өнөөдөр сая ав тээврийн байгууллагын 10 цагийн 2 дахь 10 цагийн бүх цэхүүд өөрсдийнхөө доторх шуурхай зөвлөгөөний явуул энэ дээр нь очиж зөвлөгөөний явцыг ажиглаж суулаа харлаа. Тэгээд бас зөвлөмж заавар юмнуудыг ярьж хэллээ л дээ. Тэгээд өндөр бидний гол бодол бол бас ер нь мэдээж манлайлалаа дэш явахын тулд удирдах нь ямар байх хэвтэй гэдэг. Тэгээд ав тээврийн байгууллагууд бол бас энэ гарсаар 2-3 зөрчлүүд гарсан 2 ч юм ажлаас салагдлаа. Ав тээврийн байгууллагын орлогт дарах тэр өөрийнхөө хүсэлтээр л халагдталтай өөрийнхөө жоохор нь асуудалд орсон. Тэгээд алагдаад явчлаа. Бас нэг билазын жолоос явсаалгчлаа. Тэнд дээр хариуцлагын асуудал бас нэлээд гараад өнгөрсөн онд ч гэсэн бас 2 билаз гал гарсан тэрэг дахин бол энэ хэдвэрээр бас нэг нонтолны дотор жоохон тавьж байгаа шаардлага асуудал жоохон сулхан байгаад байна. Сангамжтай холбоотой зөрөө мөрөө юмнууд энэ гарсан. Тэр талаар ер нь нэлээд бас ярьж хэлж өглөө ажлын үйлдэл холбоогоо сайжруулаач бүх газар дээрээ. Тэр нь бас тэр байгууллагын хувьд бас нэг жоохон архины асуудал нэлээд сүүлийн үед дамжирч байгаа. Тэрөөсөө баригдчихлэгдэхгүй тийм яриа явагдаад байдаг. Тэгээ олны уурдаа гэдэг утгаараа бас тэн дээр ч гэсэн анхааруулаа та нар зэхэсээ бас болцооны жижигөр хүмүүсээр олон удирдлагууд аппарат байгаа шүү дээ. Ажлын цаг ашиглалтын тэр шалгаж ингэж явж. Ерөнхийдөө бол жоохон манлайлалын талаар л ярьж хэллээ. Ав тээврийн байгууллагын удирдах ажилтны ээлжид шуурхай зөвлөгөөнөөр хэсэг нэгжүүдийн удирдлагууд мэдээлэл хийж, өнгөрсөн 7 хоногт үйлдвэрлэлийн төлөвлөгөө даалгавруудыг биелүүлэн, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган, уулын цул олборлолтыг төлөвлөгөөний дагуу амжилттай гүйцэтгэж байгааг мэдээллээ. Шуурхай зөвлөгөөнд оролцогч үйлдвэрийн удирдах ажилтны төлөөллүүд ав тээврийн байгууллагын хамт олон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган зөрчил дутагдлыг газар дээр нь цаг алдалгүй арилган ажиллаж, техник тоногдох хөөрөмжийн засвар үйлчилгээг тогтмол хийж, ажлын цаг ашиглалтанд онцгой анхаарч ажиллахыг санууллаа. Манлайллыг удирдах шатны ажилчид өөрсдөөсөө эхлүүлэн, ажилчдаа үлгэрлэн, цаашаа ажлын байранд ажиллаа зөв гүйцэтгэж, хөдөлмөрийн бүтээмжтэй ажиллахыг ав тээврийн байгууллагын удирдах шатны ажилтнаар дамжуулан ав тээврийн байгууллагын бүх ажилчдад анхаарууллаа.
Эрдэнэ төлөвлөрийн мэрэгжилтнүүд холбооны бүгд наримтгай Герман улсад хүч үүсгэх динамик багж ашиглах сэдвтэй сургалтанд хамрагдаад ирсэн байна. Энэ оны 2 дугаар сарын 27-наас 3 дугаар сарын 4-ний хооронд Эрдэнэ төлөвлөрийн 5 мэрэгжилтэн холбооны бүгд найрамдах Герман улсад хүч үүсгэх динамик багжийг ашиглах сэдвт сургалтанд хамрагджээ. Сургалтанд Илуурхайн засварын хэсгийн механик Эрдэнэтр, авто тээврийн байгууллагын механик Пүрвд орж, засвар монтажын цехийн мастер Батжуулан, баяжуулах үйлдвэрийн засварчин Доржуулд, баяжуулах үйлдвэрийн засварын хэсгийн дарга Наранбаатар нар хамрагдаж ирсэн байна. Тус сургалтаар сүүлийн үед ашиглагдж байгаа Герман улсын 2 үйлдвэрийн цахилгаан механик 3 төрлийн хүч үүсгэх багжийг судалж Эрдэнэ төлөвлөрт хэрэгжүүлж болох ажлын саналыг механикийн хилцэст хүргүүлжээ. Тэр багшны үйлдвэртэй танилцаад явцад бас нэг 2 үйлдвэрээр бол орох завшаанд харалцсан. Тэр үйлдвэрүүдээр бол одоо явж үзээд компанид хэрэгжүүлж болохоор тодорхой 6 төрлийн саналыг бол одоо механик хилцэд өгсөн байж байгаа. Ямар санал? За одоо энэ алькатроник гэдэг багжийг нэг багжийг бол манай баяжуулах фабрик 2 багж авсан байж байгаа. За энэ багжийн одоо нэмэлт хэрэгсэл бас дутуу байсан хэрэгтэй биднэрт хэрэгтэй юм одоо дутуу багшнууд. За хоёрдугаарт нь болохоор ер нь бол явсан цех болгон өөрсөндөө хэрэгтэй нэг саналыг оруулсан л да. За засвар угсралтын цех бол эдгээр чинь нэг полиэтилен турбаа монтажлж угсардаг цех шүү дээ. А тэр полиэтилен турбаага одоо мөвтөр одоо холбож гангахад ашигладаг одоо зордог жижигхэн багж байсан тэрийг оруулсан байж байгаа. За автоэрийн байгууллага болохоор тэдний чинь нэг масл цэвэрлэх белаз чинь маш их хэмжээний масл ашигладаг шүү дээ. Тэр одоо маслаа солихгүйгээр маслын одоо ажиллаж байхад нь шүүдэг тийм бас багж байх жишээтэй маслын одоо шүүлтүр. За ил урхаад жишээлбэл одоо шүлтлэг усыг бид нар наашин шахдаг шүү дээ. Ногоон ус байдаг. Тэрэнд ашиглахаар одоо сүүлийн маш найдвартай тийм ноцоос. За тэгээд пилант салгагч одоо юу гэдэг ингээд гэх мэтлэн 6 төрлийн тийм саналыг байсан байна. Эрдэнэ төлөвлөрийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллахад тоног хөрөмжийн аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал нэн тэргуунд чухлаар тавигддаг. Тиймээс эдгээр саналуудыг үйлдвэртээ хэрэгжүүлснээр үйлдвэрийн багж хэрэгслүүд найдвартай ажиллахын зэрэгцээ зардал мөнгө хэмнэх давуу талтай гэдгийг мэрэгжилтнүүд онцоллоо. Дараагийн мэдээ Эрдэнэ төлөвлөрийн баяжуулах үйлдвэрийн дулаан агааржуулалтын албаны хамт олон хавар зууны улирлын бэлтгэл ажлыг ханган дулааны шугам хоолой агааржуулалтын найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. Мэдээллийн дэлгэрэнгүй хүлээн авна. Тус хамт олон баяжуулах үйлдвэрийн даргын туршаалын дагуу хавар зууны улирлд дулаан агааржуулалтын үйл ажиллагааг тасралтгүй найдвартай явуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангаж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, эрчим хүч хэмнэх, ажлын нөхцөлийг сайжруулах, ажлын байрны аюулгүй орчныг бүрдүүлэх, тоосчлтыг бууруулах, шин техник технологиг нэвтрүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Олон жил ашигласан шугам хоолойнууд байна, уурын шугам хоолойнууд байна. Үндсэн одоо эргэлтийн усны 1200, 600 хоолойнууд байна. За энийг бол бид энэ их цогцолтоор хийхээр төлөвлөлөөд зураг төслийн ажлуудын энэ хийгдэхээр өгсөн. Ер нь өнөөдөр зураг төслийн ажил энэ сард гарч ирнэ. Ер нь бэлтгэл ажлууд бол хангагдаж байгаа. Агааржуулалтын хоолойч гэсэн манай энэ додрог болон энэ ялангуяа энэ химийн уралжууд хэрэглэдэг газрын хоолойнуудыг жил болгон дараалан одоо төлөвлөгөөнд оруулж хийдгэлдээ. Өнгөрсөн жил бол энэ додрог ялангуяа энэ уралж тунаа хэсгийн одоо агааржуулалтын хоолойг бол бүрэн шинжилсэн. Баяжуулах үйлдвэрийн хэсэг албатын ажлын байр, өрөө тасалгааны агааржуулах системийг үе шаттайгаар шинжилэх ажлыг хийж байна. Нунтаглан баяжуулах хэсгийн 3 дугаар пропаркийн агааржуулалтын систем, бутлан тээвэрлэх хэсгийн агааржуулалтын хоолой, өөрөө нунтаглах хэсэг, хаягдлын аж ахуй зэрэг хэсгүүдийн агааржуулалтын системийг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шинжилэн, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг ханган, шатраатай үйл ажиллагааг зохион байгуулжээ. Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий захирлын тушаалын дагуу баяжуулах үйлдвэрийн даргын тушаал гарч, баяжуулах үйлдвэрийн дулаан шугам сүлжээний иж бүрдэл, шугам хоолойн хаах арматурын тоноглолт, засвар хийх, компрессорын станцын агаар хүлээ авах хонгил, агаарын шүүлтүрийг зуны горимд бэлтгэх ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж эхэлжээ. Түүнчлэн баяжуулах үйлдвэрийн нутаг дэвсгэрт байрлах, хариуцах татваргын системд угаалгах цэвэрлэгээний ажил хийх, үерийн усны ус зайлуулах суваг шуудууны бэлэн байдлыг хангах, дулаан хангамжийн шугам сүлжээнд угаалга, туршилтын ажлуудыг хийж эхлээд байна.
Жирэмсэн эхчүүдэд сургалт өгч жирэмсний үеийн хөдөлгөөн хооллолтын талаар цогц мэдлэг олгох сургалт эхэлсэн байна. Тус сургалтанд давтан төрөлтийн 10 их хамрагдаж байна. Эрдэнэт сувиллын цогцлбарын сувилхан албанаас аймгийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтарсан үйл ажиллагааг эхлүүллээ. Жирэмсэн эхчүүдэд хүчил төрөгчийн коктейл хэрхэн хийх болон түүний ач холбогдлын талаар мэдээлэл өгч хэрхэн өвдөлтгүй төрөх талаар зөвлөмж өгөх юм а. Тус сургалтанд 25-аас 40 насны 10 гаруй эхчүүд 10 хоногийн хугацаанд хамрагдана. Улсын хэмжээнд 2017 оныг их хүүхдийн эрүүл мэндийн сувилхын тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх жил болгон зарласан. Үүний хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Эрдэнэт сувилийн цогцлбарын сувилхын тусламж үйлчилгээний албанаас сэргээн засаг эмчилгээний засагтай хамтраад өрхийн эмнэлгүүдэд жирэмсэн эхчүүдэд зориулж хүчил төрөгчийн коктейлийг яаж бэлтгэх вэ, яаж өгөх вэ, өвдөлтгүй төрөх механизмд яаж сургах вэ гэд тасгал хөдөлгөөний заах зорилготойгоор өрхийн эмнэлгүүдтэй хамтарсан үйл ажиллагааг эхлүүлж байна. Тэгээд энэ нь болохоор сувилхын албанаас зохиогдож байгаа. Тэгээд энэ жил ч угаасаа их хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах гэсэн аяны хүрээнд зохиож байгаа үндсэн үйл ажиллагаа гамаа. Хүн ардын анган шатны тусламж үйлчилгээг үзүүлэх чиг баримжааг барьж ажилладаг. За жил бүрийн 5 дугаар сарын 12-нд олон улсын сувилагчдын эрхийг хамгаалах өдрийг бид тэмдэглэн өнгөрүүлдэг. За энэ удаагийн энэ жилийн өдөр болохоор их хүүхдэд үзүүлэх сувилхын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх гэсэн уран дор эрүүл мэндийн яамнаас сайдаас тийм уриалга гаргасан. Энэ уран дор маш олон төрлийн чухал ажлуудыг зохион байгуулж байна. За энүүний нэг нь болохоор өнөөдөр бас сувилхын албатай хамтраад жирэмсэн эхчүүдэд дасгал хөдөлгөөн заах, коктейл уулгах, мөн түнхний үеийн мултралтай хүүхдүүдэд бас дасгал хөдөлгөөн заах гэсэн ажил дээр хамтран ажиллаж байна. За тэгээ энэ ажил маань маш үр дүнтэй болох байхаа гэж найдаж эхчүүд маань бас цаг зав зараад ирдсэн байна. Жил бүрийн 5 дугаар сарын 12-ыг дэлхийн нийтээр сувилагчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай энэ өдрийг өгтөн сувилхын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч олон төрлийн үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллагаас хийж хэрэгжүүлдэг. Энэ жилийн төлөвлөгөөт ажлууд жирэмсэн эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй түнхний мултралтай хүүхдүүдийн хөдөлгөөн засалд анхаарсан ажлаар инхүү эхэлж байна. Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах үйлдвэрийн үйлдвэрчний эвлийн хорооны нэрмжид сагсан бөмбөгийн тэмцээн болох гэж байна. Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжис сагсан бөмбөгийн аваргаар тодорсон баг тамирчид Улаанбаатар хотод болох улсын аврах шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох эрхтэй болох юм байна. Энэ жил Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн баяр тохиож байгаа. Ойн баярын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос ойн баярыг өгсөн ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн нийт хороодынхоо дунд урлаг соёлын үйл ажиллагааг явуулж, үйлдвэрийн бүтээлч хамт олныг ажилчдын эрүүл мэндэд анхааран цогц үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөд байна. Энэ нь урлаг спортоор бас гишүүдийн дунд хүсэн хүлээж байгаа арга хэмжээнүүдийн зохион байгуулъя гэдэг ийм ерөнхий чиг төлөвлөгөө бол гарсан байж байгаа. За энэний дагуу хамгийн ихний арга хэмжээ бол энэ 4 сарын 3-наас 9-ний хооронд Эрдэнэт үйлдвэр дээр сагсан бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээн. За энэ бол хоёр ангиллаар явагдана. Том цехүүд дээр нь жижиг цехүүд гэсэн ангиллаар. За эндээс баг тамирчдаа шалгаруулад Улаанбаатар хотод 4 сарын 15-нд явагдах бүсийн тэмцээнд оролцсон. За энэ бүсээс шалгарсан баг тамирчид бол улсын чанартай энэ тэмцээнд оролцох юм аа. За нэгдүгээр төлөвлөж байгаа юм бол ийм байна. Бүх өдөрдөмж тэмцээний өдөрдөмжөө гаргаад хорооддоо тараацсан байж байгаа. За манай хороодууд бол бас өөрсдийнхээ баг тамирчдыг бэлдэж явах шиг байна. За хоёр дахь ажил бол бас энэ 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ажилтны урлагийн их наадам явуулахаар бас чиглэл өдөрдөмжүүд ирсэн. За энэний дагуу бол Эрдэнэт үйлдвэрийн соёлын ордонтой хамтраад бас энэ ажилтны урлагийн наадмыг энэ 4 сарда багтааж зохион байгуулъя гэдгээр ярилцаад бид нар бас өдөрдөмж чиглэлээ боловсруулж байна. За ингээд ойрын хугацаанд бол хороодд маань хөрөх бах дээр нь бас цехүүдэд хөрөх баха энэ өдөрдөмж зааврууд. Тэрний дагуу бол бас гишүүд ажилтнуудынхаа оролцоог хангаад авиаснууд шин залуу урлаг спортын авиаснуудаа тодруулах боломж нь гарна гэж ингэж үзэж байна.
Сагсан бөмбөгийн тэмцээн 4-р сарын 3-наас 9-ний өдрүүдэд Хангарт спорт ордонд болно. Тэмцээний техникийн зөвлөгөөн 3-р сарын 28-ны өдөр спорт ордны 3 давхрын багш нарын өрөөнд болох тул оролцох цех нэгжүүд тэмцээнд оролцогчдын мэдүүлгээ өгөх шаардлагатайг санууллаа. Эрдэнэ төлбөрийн ажилтгчдын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шин залуу тамирчдыг тодруулах, цаашлаад улсын уралдаанд оролцох бага тамирчдыг бүрдүүлэх зорилготой тус тэмцээнийг зохион байгуулж байгаа юм а. Манай улсын хэмжээнд жилдээ 65 мянган их амарч 1000 төрөл тутамд 1-2 тархины саажилтаа хүүхдүүд бүртгэгддэг байна. Эдгээр хүүхдүүдийн сайн сайхны төлөө сайн улс аяныг Эрдэнэт хотоос эхлүүллээ. Тархины саажуулт гэдэг нь тархины эдийн үл давших гэмтлийн шалтгаанаар хөдөлгөөний хөгжлийн явцыг гэмтээ хийх хэлдэг байна. Тархины саажуултыг хөдөлгөөний бэрхшээл үүсгэж байгаа хэлбэрээс хамаарат хэд хэдэн янзаар ангилдаг. За тархины саажуулттай хүүхдүүд дунджаар 35-аас 45 насалдаг гэдгийг эмч мэрэгжилтнүүдийн гаргасан судалгаа харуулж байна. Энэ өвчнийг эрт илрүүлэх боломжтой. Эхээс гараад 2 сарын дотор толгоогоо даахгүй, 3-аас 4 сартаа хөлбөрч чадахгүй, 5-аас 6 сартаа сууж чадахгүй байгаа тохиолдолд сэргээн цэцэлтийн эмч нарт хандах хэрэгтэй. Хөдөлгөөний дутагдaltaй байна гэдэг нь тархины саажуултын эхний дохио болж өгдөг байна. Халуун болор төвн Баянгор аймгийн Шаргалжуутын аршааны дэргэд 20 дахь жилдээ тархины саажуулттай хүүхдүүдийн асаргаа сувилгаа хөдөлгөөн цэцлийг үн төлбөргүй хийж иржээ. 20 жилийн ойгоо тохиолдуулан тус хамт олон барилгын ажлыг эхлүүлэхээр сайн үлсийн аяныг эхлүүлээд байна. Эрдэнэт хотод 3 хоногийн хугацаатай ажиллана. Энэ хугацаанд бол энэ хүүхдийн төлөө халуун болор төвийн 20 жилийн ажлын хүрээнд хийх гэж байгаа халуун болор тархины өгтөй асрамжийн төвийн барилгын санхүүжилтийг босгох ажлыг одоо Эрдэнэт хотоос эхлүүлэх гэж байна. 285 сая төгрөгийн санхүүжилттэй байгаа манай барилга. Тэгээд 285 мянган сайхан сэтгэлтэй монголчууд 1000 төгрөгөөр нэгдчих юм бол болох юм а гэж үзээд бид халуун сэтгэл 1000 төгрөг аяныг улс орны эхлүүлээд явж байна. Тэгээд одоогийн байдлаар халуун сэтгэл аян гэдэг нэртэй Facebook хуудас нэгдсэн байгаа. Энд Эрдэнэт хотоос 1800 орчим одоо дагагч нэгдсэн байна. Хамгийн анхны хандвыг одоо уулын байжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ахмад ажилтан Цэрэмбэл Соломон гэдэг ах маань одоо гэр бүлэрээ 100 мянган төгрөгийн хандив өргөсөн байна. Мөн одоо энэ Эрдэнэтээс Улаанбаатар одоо хот явдаг автовокзал дээр байдаг Орос бууны одоо супермаркетийн эзэн мөх чимэг гэдэг эмэгтэй 350 мянган төгрөг гэр бүлээсээ хандуулсан байгаа. Тэгээд энэ мянган төгрөгийн аяныг одоо уулын байжуулах Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд дотор одоо давлгаалуулахаар бид бүхэн ингээд зорж ирсэн байгаа. Тэгээд та бүхэн хүчирхээгээр нэгдэж хүүхдийн төлөө давлгаалаарай. Таны, миний, бидний хандуулсан мянган төгрөг тархины саажилтаа хүүхдүүдэд тав тухтай асрах байр болно гэж халуун болорчууд бид уриалж байна. Тархины саажуулттай хүүхдүүд нь 24 цагийн турш асаргаанд байдаг учраас эцэг эхчүүд энийг нь хүүхдээ асарч хамгаалах шаардлагатай болдог. Манай улсад 6780 гаруй их тархины саажуулттай хүүхдүүдэд харж хандаж асарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Жилд Баянгор аймгийн Шаргалжуутын аршааныг 2000 гаруй хүүхэд зорин ирдэг байна. 3 жил тасралтгүй явснаар эрүүл мэндийн хувьд 60-аас 70% эрдэж эдгэрдэг. Тиймээс эдгээр хүүхдүүдэд асаргаа сувилгаа хөдөлгөөн цэцэл чухал үүрэгтэй байгаа учраас барилгын ажлыг сайн улсын аянаар дамжуулан хийж гүйцэтгэхээр болжээ. Иргэн бүр 1000 төгрөгийг тархины саажуулттай хүүхдүүдийн ирээдүйд хандуулахыг халуун болор төвийн хамт олон уриалж байна. Манай мэдээллийн хөтөлбөрөөр зочны ярилцлагын цагаар үргэлжилж байна. Зочинтой сэтгүүлч Мөнхуян ярилцсан. Сайн байцгаана өрхөм үзэгчтэй та бүхэнд орой минь төргий. Эрдэнэт үйлдвэрийн Эрдэнэт телевизийн мэдээллийн хөтөлбөр өдрийн зочны ярилцлагаар та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Өнөөдөр манай студид аймгийн боловсрал соёл урлагийн газрын ахлах мэрэгжилтэн Очир Сүрэн хүрэлцэн ирээд байна. Танд орой минь төргий. За та бүхэнд болон нийт үзэгчтэй орой минь төргий. Тэгэхээр мэдээж өнөөдөр та бид хоёр ярилцлагаараа хэлний бодлогын үндэсний зөвлөл, за мөн тэгээд Орхон аймагт салбар зөвлөлийн талаар үзэгчдэд мэдээлэл өгчтэй ямар хөө чиглэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг талаар бас ярилцах болно. Тэгэхээр яг та бас энэ зөвлөлийн талаар үзэгчдэд мэдээлэл өгөөч. Ямар хөө бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна, хизэнээс байгуулагдсан юм бэ? За тэгэхээр Монгол Хэлний Тухай Хууль батлагдаж 2015 оны 7 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн байгаа. За ингээд Монгол Хэлний хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулаад бид нар 2015
15-аас 16 онд Орхон аймагт хэлний зөвлөлөөс хийх ажил гэж ингэж анх бид нар хэлний зөвлөлөө 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулад ингээд ажиллаж эхэлсэн байгаа. За энэ хугацаанд бид нар 6 зорилт 24 ажил төлөвлөөд ингээ хэрэгжүүлсэн. За юуны хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс тогтоол ирж аймаг бүрд одоо хэлний салбар зөвлөл байгууллаа гэсэн одоо энэ тогтоолын дагуу бид нар хэлнийхэн зөвлөлийг шинжилэн байгуулсан. Ингээд 2016 оны 9 сард 9 үний бүрэлдэхүүнтэй шинжилэн байгуулсан байгаа. За ингээд хэлний салбар зөвлөлийн дараагаар бол Орхон аймгийн засаг даргууд Эрдэнэ хотын захирагч батлалтаар ажилладаг. За нарийн бичгийн дараагаар одоо боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн миний бие ажиллаж байгаа. За 9 хүний бүрэлдэхүүнд бол манай мэргэжлийн багш нар иргэдийн төлөөлөл, за баян өндөр сумнаас мэргэжилтэн, за мөн Монгол Улсын Сүлийн гавь зэтгүүлтэн, зохиолч яруу найрагч, одоо ташсан догш гээд ийм хүмүүс ажиллаж байгаа. За бид нар энэ хэлнийхэн зөвлөлийг шинжилэн байгуулад мөн 6 чиглэлээр 30 төрлийн ажил төлөвлөсөн. За ингээд энийг анхаарал хурлыг хийгээд бид нар ажлынхаа төлөвөө хэлэлцээд за хэлнийхэн зөвлөлийн одоо салбар зөвлөлийн дарга танилцуулсан. За ингээд энэ төлөвлөгөөнийхэн дагуу бид нар хэрэгжүүлэх бас төсөө хийгээд ингээд аймгийн засаг даргын зөвлөлөн одоо аймгийн эрхтийн хурлаар хэлэлцүүлээд ингээд тодорхой хэмжээний төсөв хөрөнгө батлуулаад ингээд төлөвлөгөөнийхэн дагуу ажиллаа эхлээд явж байна. Тэгэхээр хэл соёл бол өөрөө улс орны тусгаар тогтнолын чухал тулгуур үзүүлэлт бас байдаг шүү дээ. Тэгэхээр одоо нэг үе бодох нь манай монголчууд те энэ хэл соёлоо хайрлан хамгаалж үлдэх, за энэ их хэлний одоо үн цэнийг мэдрэх гэдэг энэ асуудал дээр илүү төлөв анхаардаг болчихжээ те. Ялангуяа та бол боловсролын байгууллагт одоо олон жил ажиллаж байгаа хүний хувьд өнгөрсөн жилээс те одоо эсэлтийн ерөнхий шалгалтанд бол монгол хэлний хичээлийг бол шалгуур үзүүлэлт мэтэр те авсан их чухал болж байна гэж бодож байна. Тэгээ мэдээж одоо даяарчилж байгаа гэл одоо гадаад хэл сурахыг чухалчилж байгаа боловч үндэсний хэл соёлоо сайн суралцах нь бас их чухал байдаг. Та энэ тал дээр бас энэ салбар зөвлөлд ажиллаад за мөн давхар боловсролын байгууллагт ажилладаг, за мөн иргэн хүнийхээ хувьд те энэ гурван өнцгөөсөө бас ямар бодол тээж авд юм болоо? За тэгэхээр 1990-ад оноос зах зээл хэлсэн дараа бол хүмүүс нэг хэсэг монгол хэлээр норхитуулсан да аль ч төвшөнтэй. За голцоо иргэд ээж аваад бол ерөөсөө математик одоо гадаад хэлийг сурах маш чухал юм байна гэж ингэж одоо хошууч хэлсэн. За мөн энэ үед хувийн ихтэй сургуулиуд одоо бүх шатанда хувийн ихтэй сургууль, ерөнхий боловсролын сургууль, за цэцэрлэгч гэдэг юм уу те бүх шатанда ийм боловсролын хувийн байгууллагууд одоо байгуулагдаж үйл ажиллагаа хийж гисэн. За цэцэрлэгээс нь эхлээд одоо гадаад хэл заадаг. Ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид оронгууд нь одоо их төрлөх хэлээр уншиж бичиж сураагүй хүүхдэд гадаад хэл заадаг тийм ээ. Ийм одоо олон ийм сургалтын байгууллага гэснээр бол ерөнхийдөө их хэл бол хөргөгцсөн. За ингээд төр засгаач гэсэн нэг хэсэг бол одоо бодлого нь бас алдагдсан гэж хэлж болно. Харин сүүлийн үед бол одоо их хэл рүүгээ төрийн бодлого бол чиглэж гисэн байгаа. Зайлшгүй одоо энэ одоо улс орны тархлаа бол төрлөх хэл бол зайлшгүй маа гэд. За ингээд Монгол Улсын засгийн газрын 37 дугаар тогтоол бас гарч ирсэн. Энэ монгол хэлний хууль гарахаас өмнө за энэ монгол хэлний энэ 37 дугаар тогтоол дээр болохоор энэ хоёр гол бас заалтай байгаа л да. Ерөнхий боловсролын сургууль төгсөөд ихтэйд сургууль коллежид эсгэж байгаа эсгэгчдээс бол заавал монгол хэл бичгийн шалгалт авна гэсэн нэг заалт орсон. Төрийн албан хаагч тийм ээ одоо шалгалт төрийн албаны шалгалт өгөөд одоо төрийн албан хаагч болох гэж байгаа хүмүүсээс бол бас монгол хэл бичгийн шалгалт бол заавал авна гэсэн ийм хоёр гол нэм заалт орж гисэн байгаа. За тэгээд энийг хэрэгжүүлэх хүрээнд бол 2 жил дараалаад ихтэйд сургуульд эсгэж байгаа эсгэгчдээс монгол хэл бичгийн шалгалт авч байна. За 2015 онд бол авсан 2 удаа авсан байгаа. За хүүхдүүдийн төвшин бол жоохон дундуур байсан, доогуур байсан. За 2016 онд бас 1 удаа авсан. За ерөнхийдөө манай Орхон аймгийн хувьд бол монгол хэл бичгийн төвшин улстай бол 4-т явж байгаа. Одоо бүх эсгэгч 1300 хүүхдээс ингээд шалгалтад улсын хэмжээнд яг СТ ерхий шалгалтын 10 хичээл жагсаахад бол манайх дундаж оноогоор усад 4-т явж байгаа. Энэ бол бас манай доор нутаг нэлээд анхаарч байгаа
мөн эхлэлний багш нар маань бас сайн ажиллаж байгаа шатны одоо боловсролын удирдлагууд анхаарч ажиллаж байгааг одоо үр дүн гэж үзэж байгаа. За энэ жил бас эс дээрх шалгалт өгөхөд бол Монгол Эцгийн шалгалт өгнө. За гэхдээ үнэлгээний төвөөс энэ Монгол Эцгийн шалгалтанд одоо өмнө нь бол 400 оноод авсан хүүхэд дараагийн одоо ихтэй сургууль эсэх сонголтоо хийнэ гэд одоо заасан байсан бол энэ жилийн хувьд бол одоо босгооноо болохгүй гэж байгаа. Гэхдээ зарим ихтэй сургуульд бол монгол хэлний шалгалтыг босгооноо олж тооцно гэсэн байгаа. За ийм учраас л цаашгүй бас хүүхдүүд минь бэлдэх ёстой гэж ингэж бодож байгаа. За ер нь энэ монгол хэл рүү бол хүмүүс их анхаарч гисэндээ яагаад гэхэн зэрэг ерөөсөө өөрөө төрлөх хэл дээр хүүхд сэтгэдэг боддог тий. За тэгээ багаас нь ингээд гадаад хэл заагаа явчихаар ерөөсөө хүүхдүүд маань орчин нөхцөл нь ямар байгаа вэ тийм ээ. За одоо хүүхдүүдийн нөгөө өөрийнхөө төрлөх хэлээ мэдэх үгийн баялаг ерөөсөө байхгүй, үгээ ойлгодгүй. За гадаад хэлийг маш сайн сурсан ч гэсэн эргээд нөгөө хөрвүүлээд орчуулахаар өөрийнхөө төрлөх хэл дээр сэтгэдэг шээ тий. Тэгээ тийм учраас одоо магадгүй хичнээн гадаад хэлийг сайн сурсан. Жишээд одоо нөгөө орчуулсан өгнөд онгош өгнөд байна шүү дээ. Жишээлбэл одоо нэг ардын уран зохиолч байгуун тогсронгийн шилэндэж толгодын цаана инг буйлна гэд тий. Тэгэхээр зэрэг тэрийг орчуулад одоо юу гэж орчуулсан бэ гэхээр зэрэг намхан уулын цаана эмхтэй тэмээ уйлна гэд. Тэг гэтэл нөгөө хүүхд чинь гадаад хэл дээр мэдээд байдаг. Төрлөх хэл рүү хөрвүүлэх гэр мэддэггүй. Тэгэхээр толгод гэдэг үгөө мэдгүй учраас намхан уул гэдээ авчиж जैन тий. Инг гэдэг үгээ мэдгүй учраас эмхтэй тэмээгээд авчиж जैन. Буйлах гэдэг үгээ мэдгүй учраас уйлах гэдээ авчиж байгаа байхгүй. Тэгэхээр бол сүүлийн үед аль ч одоо шатланд бол энэ төрлөх хэл их хэл гэдэг бол үнэхээр чухал юм аа. Энэ хэлэн дээр нь бид нэр анхаарахгүй болохгүй нэ гэдгийг бол ойлгоод бүх шатанд бол хологдох одоо газрууд бол албан одоо бичиг хэрэгэ тийм ээ зөв сайхан найрвахтай бах бүх шатанда одоо төрийн албан хаагч ялангуяа алдаагүй зөв сайхан найруулж үчиг хэвлэл мэдээллийн байгууллагуудад энэ сэтгүүлчдийн одоо хэл яриа найруулгыг сайжруулах алдаагүй зөв бичиг гэдэг энэ олон бодлогуудыг бол гаргаж байгаа нас зүйтэй байгаа. За манай Орхон аймгийн хувьд бол манай Орхон аймгийн үе үеийн засаг дарга орон нутгийн удирдлагууд бол нэлээд анхаарч ажиллаж байгаа шүү дээ. Тэр нь бол за боловсрол соёлын газраас ч гэсэн Орхон аймгийнхаа хэмжээний ерөнхий боловсролын сургууль төдийгүй аймгийнхаа иргэдийн их хэлний боловсролыг дээшлүүлэхэд бол нэлээд хэд хэдэн чиглэлээр дөрвтэй томоохон юм ажлууд хийгээд ажиллаж байгаа. Ер нь одоо нийтлэг одоо иргэдийн дунд те монгол хэлний мэдлэг хэр байгаа юм болоо. За тэгээд ерөнхийдөө бол бас бид бүхэн яг тэр төрлөх хэлээрээ бас сурсан байсан ч гэсэн бас үгийн баялаг гэдэг асуудал нийтлэг харагддаг шүү дээ тий. Яг энэ асуудал хэр байна. За тэгээд бас хэлний бодлогын үндэсний зөвлөл байгуулагдсанараа одоо эхний ажлууд хүмүүст хүрээд ирэхээр ямар эерэг өөрчлөлтүүд гарч ийн. За хамгийн түрүүнд хүмүүсийн хандлага бол их өөр болсон тий. Өмнө нь бол одоо монгол хэлээ мэдэхгүй хэм байх хэвдээ наадах ч одоо нэг хаачлагтай биш. Эхнийхний ээлжинд бид нар бол одоо гадаад хэлээ сурч гэдэг юм. За одоо бол энэ чиг чухал юм аа. Бид нар бол одоо зөв бичгээ болсон байна. Тийм ээ? Тэрийг өөрсдөө ойлгож мэдэрдэг болсон. За тийм учраас сургалт их авж байна. Ер нь бол одоо буруу бичиж байгаа хүмүүсийг бид нар буруу гэхээсээ илүү бид нар тэр хүмүүсд сургалт явуулах хэрэгтэй тийм ээ. Чи одоо буруу ярьж байна, муухай ичж байна, алдаатай бичиж байна. Битсэн болгон чи найруулга зүйн хувьд тохирохгүй байна тий. Найруулгын шаардлагыг хангахгүй байна гэж шүүмжлэхээсээ илүү тэр хүнд бид нар зөвлөн тусалж ингэж одоо сургалт явуулах хэрэгтэй. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуульд бол юунд их анхаарч байна гэхээр зэрэг дунд сургуулийн одоо бага ангич ялгаагүй, дунд сургуульд ч ялгаагүй бид нар их хэлний хичээлийг заавал толь бичигт оруулж байгаа. Утгын толь бичигтэй. Тэгэхээр тэд эхний ээлжинд бид нар сургуулиудыг бол толь бичигжүүлэх ажлыг бол нэлээд хийж байгаа л да. Одоо олон төрлийн одоо массыг хамарсан арга хэмжээнүүд явуулж байна. Тэнд одоо шалгарсан ангиудад одоо баг болоод ажиллах зориулагдсан утга зүйн тайлбар толиудыг бол хангаж байгаа. За өөрөөр хэлбэл бас ер нь бол сүүлийн сургалтаар хүүхэд яагаад одоо хичээлээсээ хоцордог юм бэ? Яагаад хичээлдээ суух дургу болдгийг ямар шалтгаан байдгийг гэхээр ихэвчлэн тэр ойлгоогүй үгнэс болдог гэдэг байгаа шүү дээ бас тийм ойлгоогүй үгнэс болдог. Тийм учраас заавал ямар ч хичээл байсан одоо тайлбар толтой байх хэрэгтэй гэж тэр багш бол уншуулад ойлгохгүй үгнүүдийг заавал тайлбарлуулж явах хэрэгтэй. За тэгээд
Монгол бичгийн хичээллийг бол одоо монгол хэлний хуулийн дээр үндэсний бичиг гэд нэрлэгдсэн байгаа шүү дээ. Үндэсний бичгийг бол 6-аас 6 дугаар ангид эхэлж үзээд 12 дугаар анги төгсдлөө одоо бүрэн дунд боловсрол эзэмшиж төгсдлөө энэ үндэсний бичгээ үзнэ гэж байгаа. Тэгэхээр энэ 6-7 жил судална гэдэг бол ирээдүйд Монголын бүх хүн үндэсний бичгээ төгс эзэмшсэн, уушдаг, бичдэг болно гэсэн. Өөрөөр хэлбэл 2025 он гэхэд одоо төрийн албан хэргийг кирилл бичиг үндэсний бичгээр хослон хөтлөнө гэсэн байгаа шүү дээ хуулийн дээр. За иргэдийн хувьд бол бид нар өнөөдөр одоо тэдний эхлэлний боловсролыг сайжруулахын тулд телевизийн хичээлүүд явуулж байгаа хэвлэл мэдээллийнх нар нэлээд хандж байна. Аль болохоор алдаагүй одоо зөв бичүүлэх тийм ээ. Зөв уншуулах нүдэнд нь одоо янз бүрийн алдаатай үг гаргаж юм дасал болгомооргүй юм л да. За тийм учраас бид нар хэвлэл мэдээллийн байгууллага бол нэлээд хандаж хэд хэдэн телевизтэй бол хамтарч бас ажиллахаар ингэж одоо гэрээ хийсэн байгаа. За хамгийн одоо манлайлагч телевиз бол Эрдэнэ төлбөрийн Эрдэнэ телевиз байна. Энэ боловсрол соёл урлагийн газар засаг даргийнхын тамгын газартай хамтраад 4 жилдээ өгөн өвдөс нэвтрүүлэг явуулж байна. За тусгал телевиз бас монгол хэлэгчийн хичээл явуулж байгаа. За ТV10 телевиз энэ жил бас хамтраад иргэдийн эхлэлний боловсролыг дээшлэх чиглэлээр хамтарч одоо юм сургалт мэдээлэл хичээл явуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Ингээд телевизэд нэлээд анхаарч ажиллаж байгаа. Тэгэхээр Эрдэнэт бол одоо бас их газар доорх баялгаа түшиглэн байгуулагдсан хот шүү дээ. Тэгэхээр газар доороо Эрдэнэтэй одоо хот маань газрын дээрх Эрдэнэт буюу те одоо мэдээж оюунлаг Эрдэнэтийг бий болгож цогцлох тэрийг одоо нэлээд анхаарч байна. За тэгээд түүнд хамгийн чухал зүйл бол та бид хоёрын ярьж байгаа энэ сэдв чухал байгаа. Тэгэхээр та бүхэн за энэ зөвлөл маань те 2017 онд ямар ажлыг хийхээр төлөвлөсөн байвал энэ тухай та ярилцлагын төгсгөл үзэгчдэд мэдээлэл өгөөч. За бид нар 2017 онд 6 зорилтын хүрээнд 24 ажил хийхээр ингэ төлөвлөсөн байгаа. За хамгийн нэгдүгürt нь монгол хэлний тухай хуулиа сурталчлах, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллах. За иргэдэд одоо сургалт явуулах гэдэг. Тэгэхээр сургалтыг бол одоо заавал иргэдийг ингээл нэг танхим давчир суулгачаал те ерөнхий боловсролын сургуулийн сурагч чиг ингээл нэг 30 хүн ангид суулгачаа сургалт явуулах. Ерөөсөө танхимын бас сургалт явуулах. Телевизээр явуулж байна. За насан туршийн боловсрол төв бас иргэдэд хүсэн иргэд сургалт явуулж байна тийм ээ. За сургалт чи өөрөө танхимын хэлбэрээр гээд байгаа шүү дээ. За мөн хоёрдугаарт нь бол бид нар юу явуулж байна? Энэ хүмүүс төрийн зөвлөн туслах орчин бүрдүүлэх чиглэлээр гэж байгаа. За тэгэхээр бид нар энэ орчин бүрдүүлэх гэдэг дээр бол хамгийн эхлээд энэ Орхон аймгийн хэмжээний алуун байгууллага аж ахуй нэгжийн хаягийг одоо эхлэх тийм ээ кирилл бичиг үндэсний бичиг за тэгээд тухайн байгууллагын онцлогтой холбогдох 3 дахь чиглэлээр бичиг. Энэ ажлыг бол одоо бид нар ингээд ямар ч гэсэн хийх гэр ингээд холбогдох байгууллагууд нь одоо саналаа хөрөхээр бэлдэж байна. За түүнээс гадна бас орчин бүрдүүлэх хянзараг заавал өндөр үн хөлс бас шаардлагатай биш л дээ. Өөрөөр хэлбэл нэг жижигхэн цайны газар байхад тийм ээ. Одоо ингээд ороод хүн хоол захиаллаа. Энд нөгөө меню байж байна. Ингээ харахаар нэг талд нь кирилл хэрэгжгээр бичсэн, нөгөө талд нь үндэсний бичгээр бичсэн. За Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа нэлээд хэдэн аж ахуй нэгж байгууллага байгаа тий. Тэд нар жишээлбэл одоо хаяг шошгоо болгосон. Нэг талд нь одоо үндэсний бичгээр биччихсэн. Тэгэл хүмүүс тэр ичмс хараад уншин шүү дээ тийм ээ. Автобус явж байлаа. Орчин төслийг бүрдүүлэх. Энэ орчин энэ нь бол одоо орчин шүү дээ. Бас тэгэл хүмүүс уншин шүү дээ. Одоо хоол идэх. Тэгээ нэг нэгнээс үлгэрлээд тий. Тий. Тэгэхээр энд одоо бид нар бол нэлээ энэ тал руу бас анхаарч байгаа. За тэгээ боловч хааштай гудамж талбай хаяг нэрэгч гэсэн одоо давхар кирилл бичиг үндэсний бичгээр бичиг. Тэгэхээр бид нар бол энэ стандарт хэмжил зүүн төв за тэгээд нэлээд хэдэн холбогдох байгууллагатай бас саналаа солилцож ингэж одоо ажиллах хэрэгтэй гэж ингэж ажлын төлөвлөгөөнд болж байгаа. За энд бид нар бас багш нарын мэдлэг мэргэжлийг тэсвэх томоохон ажил тавьж байгаа. Орхон аймгийн хэмжээнд монгол хэл бичгийн 83 багш ажиллаж байна. Тэгэхээр бид нар энэ бүх шатанда одоо орон нутгийн одоо бүх шатанд иргэдийнхээ эхлэлний боловсролыг дэвшүүлэхээр бол тусгай төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. За бүх сургуульд эхлэлний төв ажиллаж байгаа. За тэгэхээр энэ дээрс анхаарч байна. За сүүлд нь бол одоо энэ үйл ажиллагаанд тэтгэвтэй оролцож байгаа аж ахуй нэгж байгууллага хувь хүнийг одоо урамшуулах дэмжих ажлыг хийх төлөвлөсөн байна.
За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирж Монгол одоо улсынхаа тусгаар тогтнолын чухал нэгэн үзүүлэлт болсон их хэлний талаар за тэгээд их хэлийг сурталчлан таниулж за тэгээд түүнийг чухлыг таниулах маш том үйл ажиллагааг одоо хамтын сэтгэлээр өрнүүлж байгаа Монгол хэлний болгон үндэсний зөвлөлийн Орхон аймаг дахь салбар зөвлөлийн нийт гишүүдтэй баярлалаа. Та бүхний ажил үйлс өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Өнөөдөр манай зочноор аймгийн боловсрол соёл урлагийн газрын ахлах мэрэгжилтэн очирсоор оролцлоо. Та бүхэн мэдээллийн хөтөлбөр үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ. Зочин сэтгүүлч хоёртаа баярлалаа. Одоо та бүхэн үргэлжлүүлэн улс орон болон дэлхийд дахин дөрвсөн онцлог үйл явдлын талаарх мэдээллийг цахим утаснаас бэлтгэснийг хүлээн авна. Үнэ буурна гэсэн иргэдийн хүлээлт ханшид нөлөөлж байна. Монгол банкнаас зарласан 1 Америк долларын ханш 2459 төгрөг байлаа. Өнгөрсөн 11-р сард 2600 шүргсэн Америк дэвсгэртийн үн тогтвортой буурсаар байна. Үүнд иргэдийн хүлээлт нөлөөлж байгаа юм. 2-р сард иргэд долларын хадгаламжийн төгрөгийн хадгаламж руу шилжүүлэх нэгсэж, арилжааны банкудах төгрөгийн хадгаламж 390 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нөгөө төгрөөр манай улсыг чиглэх ам долларын урсгал ханшид шууд нөлөөлдөг. Сангийн сая хойжсрон Богд Наримдах Солонгос улсаас 500 орчим сая Америк долларын экспортыг дэмжих Экзим банкны зээлийг сарын өмнө авсан талаар мэдээлсэн. Мөн Богд Наримдах Турк улсаас 300 орчим сая Америк долларын хөнгөлөлтөө зээл авахар хохиролцсон байна. Үүнээс асуу эх сарын ихээр олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл өргөтөлсөн санхүүжилтийн хилцээг баталснаар эхний ээлжинд 100 орчим сая Америк долларын зээлийг хүлээн авах юм байна. Чингис хааны цэргийн түшиц газраас бурхны баримл олдсон байна. Монгол Японы эрдэмтдийн хамтарсан бичээс төсөл 1994 оноос хойш эхэлж түргээс Монголын эзэнт гүрэн хүртэлх хөшөө бичээсүүдийг судалж өдгөө 23 дахь жилийн нүрийг үзэж байна. Төслийн үр дүнгээр 5 тайлан хэвлүүлж янз бүрийн хэлээр бичсэн 20 орчим хөшөө бичээсүүдийг олж нийтээсэн байна. Төслийн багийнхан өнөөдрийн хурлаар судалгааныхаа 2 гол үр дүнг танилцуулсан байна. Нэгдүгээрт торгоны зам бол бурхан шашны дэлгэрсэн зам мөн. Хоёрдугаарт 13 дугаар зууны үеийн Чингис хааны цэргийн түшиц газар Жинха балгаснаас шавар бурхны баримл шинээр илрүүлсэн байна. Жинха балгас болоо Чингис хаан 1212 онд төшмөл Жинхайд зарлиг болж баруун Монголын Алтай нуруунд байгуулсан цэргийн түшиц хот юм байна. Энэ нь цэргийн зам харилцааны том бааз бөгөөд 1219 оноос эхлэх Чингис хааны Төв Азийн байлдааны түшиц бааз болж байсан байна. Татварын буцаан холбоолтыг 4-р сард олгож эхэлнэ. Анх удаа амьдрах зориултаар орон сууц худалдаж авсан болон барьсан иргэд хувь хүний орлогын албан татврыг хөнгөлт эдэлдэг. Хөнгөлтийн дээд хэмжээ 3 сая төгрөг бөгөөд жилд 1 удаа олгодог. Энэ хөнгөлтийг хизээ олох талаар татварын ерөнхий газраас тодруулахад 4-р сард олгож эхэлнэ гэсэн байна. Хувь хүний орлогын албан татврын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлт чөлөөлөлт эдлэхээр 74222 татвар төлөгч иргэн 2016 оны тайлангаа татварын ерөнхий газарт ирүүлсэн байна. Нийт 45 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсан байна. Энэ нь урд оны тайлангаар баталгаажуулсан илүү төлөлтөд харьцуулбал 503 татвар төлөгч буюу 1.5 тэрбум төгрөгөөр илүү юм а. Цахим Лувр төртгөөс болгоомжлохыг анхаарууллаа. Монголын иргэд аж ахуйн нэгжүүд Богд Наримдах Хятад улсаас цахим хэлбэрээр бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа холбогдох байгууллагуудаа хуулийн дагуу гэрээ байгуулж дансаар мөнгө говьуулахдаа цахим гэмт хэргийн хохирож болохоос урьдчилан сэргийлэхийг гадаад харилцааны яамны консулын газраас анхаарууллаа. Сүүлийн жилүүдэд Богд Наримдах Хятад улсад цахим хэлбэрээр залилан хийх гэмт хэрэг эрс нэмэгдэж дотоод гадаадын компаниудын их хэмжээний мөнгөийг заллах хэрэг ихсээр байна. Энэхүү гэмт хэрэгд Хятадд ажиллаж амьдарч байгаа манай иргэд төдийгүй Богд Наримдах Хятад улсаас бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаа компаниуд өртөж байгаа юм байна. Цас эрчимтэй хайлах тул шар усны үерээс сэрэмжлээрэ. Ойрын өдрүүдэд өдөртөө нийт утгаар дулаан байх тул цас эрчимтэй хайлахыг анхааруулж байна. Өнгөрсөн 7 хоногийн эхний өдрүүдэд Баян үлэг, Увс, Ховд, Гойвалта, Завхан, Баян онгор, Хөвсгөл, Аранга, Булган, Өвөр ханга, Өмнө говь, Дунд говь, Дорн говь гэх нутгаар 2-оос 4 хоног үргэлжилсэн их хэмжээний цас орсон. Ялангуяа Өмнө говийн Ноён сум, Баян хонгорын Баян онгор хот орчимд хамгийн их 36-37 мм цас орсон байна. Үүний зэрэгцээ Баян хонгор,
өвөр хангай, өмнө говь, дунд говь, дорн говийн нутгаар 1-2 хоног үргэлжлэн хүчтэй цасан шуурга шуурсан. Ингэж их хэмжээний цас орж цасан шуурга шуурсан улмаас цасан бүрхүүлийн зузаан цагуурын ажиглалтын талбай хэмжилтээр 30-аас 40 см-аар, хонхор хотхор газраараа 80-аас 100 см-аар нэмэгдсэн байна. Ойрын өдрүүдэд өдөртөө нийт утгаар дулаан байх тул цас эрчимтэй хайлахыг цагуурын уршны шинжилгээний газраас анхааруулж байна. Бээжинд анхны жолоочгүй метро ашиглалтанд орно. Өнгөрсөн баасан гарагт хятадын эрх баригчид Бээжин хотод энэ жилдээ багтаан жолоочгүй метроны замыг ашиглалтанд оруулах гэж мэдгэлээ. Бээжингийн орон нутаг нийслэлийн хөгжил, дэд бүтцийн хорооны төлөөлөгчийн хийснээр энэхүү байгууламжид нь хятадын их газарт барих анхны дотоодын бүрэн автомат метроны газар байх юм байна. 16.6 км үргэлжлэх Ямпан шугамыг сайжруулснаар хотын баруун өмнөд хэсгийн иргэдийн тээврийн хэрэгслийн хэрэгцээг сайжруулна гэсэн байна. Үүнээс гадна 2017 онд эхлэх байгууламжийн ажлын хүрээнд 2 шинэ шугамыг ашиглалтанд оруулах бөгөөд энэ Бээжингийн анхны орчин үеийн трамвай буюу дунд бага хурдны соронсон замууд байх юм байна. Өнөөдрийн байдлаар Бээжин хотод нийт 574 км үргэлжлэх 19 шугам ашиглалтанд байгаа. Харин энэ жилдээ багтаж нэмэлт 22 шугамыг ашиглалтанд оруулснаар нэмэлт 350 км зам нэмэгдэх юм байна. Мэдээллийн хөтөлбөрөөр төгсгөлд хотуудын ойрын 3 хоногийн цагаагаар мэдээ арилжааны банкудаас ирүүлсэн валютын ханшийн мэдээллийг хүргэе. Эрх музэгчтэй. Эрдэнэ телевизийн Мягмар гарагийн орой мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгчид та бүхэндээ баярлалаа. Та бүхний маргааш ажилд амжилт хүсье. Баяртай өсгөж.